яагаад энэ модыг эхлүүлсэн бэ? Ганцхан жишээ хэд Швед улс 2030 он гэхэд хүний амнаас эрсдэг автослол 0 болгоно гэж зарлчлаа шүү дээ. Гэхдээ атаархмаар байгаа зү тий. Тэрний өмнө нэг хүүхэд автослоор нас барахад засгийн газар хуралдлаа Шведэд. Гэдэг ч юм тэр энийг хүмүүст ойлгуулахын тулд 3 сая монголчуудад дагуулж үзүүлж чадахгүйгаас хойш мэдрүүлж чадахгүйгаас хойш тэр хөгжилтэй газар аливаа асуудлыг яаж шийдэж байгаа газар тэнд л бодол санааг нь авчих гэж анх хийсэн гэсэн санаа. Нийт хичнээн нэвтрүүлэг хийсэн байна да. Ёстой тоолж үзсэн юм. Таны хийж байгаа контент бол зүгээр нэг бичлэг хийгээл орчиж байгаа юм биш. Тэнд бүхэл юмыг ингээ бүр бодитоор харуулахын тулд тэнд баг төсөл хэрэгжиж байгаа харагдтыг. Тийм. Яг үндэ харагдах нь их гоё боловч цаанаа бол үнэхээр ядаргаатай ажил хийж. Жишээлбэл багшийн дэдийн уртлын тий уулзуурыг 8-ыг дэдээ баг 11 дэд уулзуур шүү дээ. Тэрийг хасах 30 градусын хүйтэнд 5-т хагасаа бүтэнсаа ингээд 3 өдөр ингээд дулаалаад доошоо нэг 10-аас 15 см гисгэж байгаа байхгүй. Тэгжээж дээр нь 100 буддаг будгийг тавьж байгаа байхгүй. Тэгэхгүй бол дунд нь ийм хөлрөлт үүсээд ингээд хууларчих гэдэг. Хөлдөө учраас. Тийм. Тэрийг хийж байгаа. Гэтэ өгч байгаа мессеж нь бүгдөө баруун зүнээр л алхдаг болчих тий. Ганцхан мессеж. Ганцхан мессеж. Тэгээ 5 минут тий. Тэрний хойно харагдаагүй, үзэгдээгүй маш олон сайн дурынхан мэрэгжилтнүүд ажиллаж байгаа байхгүй тий. Бүгд усаа гацартаа нааж. Тэгээ болдол наа энийг л байгаа шүү дээ. Ядарч байгаа хэлхийг хүн үзэхгүй үстэй. Харин тий. Тэгээд дэлхийн нийтийн сайн жишгийг Монгол бүтгэжүүлэх гээд. Би бол таныг үнэхээр инфлюенсер гэж хардаг. Яг зүгээр тийм томьёолч юм уу үг ярихаас өмнө нэг саанд орчлоо. Бид нар буруу цикл яваад шүү дээ. Нэг юм болохгүй цикл яваад байна. Энийг мянган хууль, мянган хөрөнгө оруулалт шийддэг юм аа. Энийг энэ тэнд гарч ирж байгаа нэг гэрлэгтэй мэдээлүүд нь шүү дээ. Тэр илүү олон байгаад байх юм бол эерэг эргүүлчихдэг гинэ. Тэгэхээр энэ хүмүүс ингэж яагаад би ингээл та гэдэг чинь нөлөөлнө үстэй тий. Тэгэд нэг эерэг эргэж юм бол тэрийг харин бүр зогсоох гэж бүр муугасаа хэдэн зуун дахин хүчтэй гэдэг чинь. Тэгэхээр бол болох гээд байгаа үстэй тий. Гэхдээ саяхан автобус барьж байгаа нэг гой залуу бичлэг гарсан үстэй. Амар гоё байгаа үстэй тий. Тэр залуу нөлөөлж байгаа хэлбэр муу байгаа үстэй тий. Би бол шинэ айгүй их шөмжилдэг байхгүй юу. Одоо улс төрийг шөмжлөн болохгүй байгаа юмнуудыг энэ ингээд болохгүй байна. Өөртөө зөв дүгнэлт хийж байгаа. Яг чиний ярь тасалч. Жишээл мэдээгээр за муухай юм ярьчих тий. Хүчирхийлүүлдэд эхнэрээ зодоод алчлаа гэдэг мэдээ гарна л та. Цагаан цаасан дээр хар бих тусааж шүү дээ. Нийгэм дээр. Тэр яаж нөлөөлөх үү гэж зур төсөөлөө тий. Хажуу талд нэг эхнэрээ нэг сардаа нэг алгадчихдаг нөхөр байл л та тий. Тэр хүн нөлөөлөхдөө тэр хардж гинөө тий. Чи ацтай байгаа үз гэдэг нөлөөл болох гээд байгаа. Нөгөө талд нь эсрэгээр яаж эхнэр нь нөхрөө нөхөр нь эхнэрээ хүндэлтийн хайрлтын хүүхдүүдтэйгээ яаж гоё байгааг гэдэг мэдээг ингээд үгэлдэ тий. Нөлөөлбөс тий. Тэгжид боддог. Тэгэхээр ContentCon 2025 дээр хариуцлагатай контент бүтээгч гэдэг таны илтгэлийн сэдв их гой санагдлаа л да. Z үеийнхэн залуучууд ер нь контент бүтээхдээ яг үзэл санаа байгуулуу, entertainment, мааз, хөнгөн чиглэлийн юмнууд нь илүү байна уу гэдгийг сонирхож ирсэн байхгүй. Тэгээ энд ингээд арга хэмжээг харж байхад хэвлэл эрхчлөө ярьж байна, хариуцлага ярьж байна. Цаанаа бас нэг гоё тийм дотортой юм шиг санагдаад. Яг өөрөө чи илтгэлийн хувьд илтгэлийн нэр гэж би өөрөө гуглдээ. Манай улмаа тий хариуцлагатай контент бүтээгч гэдэг магаар ярьчаач. Би хариуд нь болохоор би чи амьдрал дээр хамаагдгүй энд байж байгаа хүмүүс хамгийн хариуцлагагүй нь би тий. Гэхдээ яг зөв контентын хувьд яаж ажилтдаг талаар ярьчаа гэдэг тэгээд гарсан. Миний зүгээр санаа нь бодол санааг ус төрчид биш контент бүтээгчид залаад байгаа юм болов зөвшөөрдөг тий. Тийм нэгэн дээр бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ сууж байгаа залуучууд зүгээр л нэг гоё гоцтой гэдэг контент биш тий. Зүгээр нэг маазардаг контент биш. Зүгээр бодолтой хийгээрээ магадгүй эхний гүйлгэж байгаа 10 контент ямар байх нь нийгэм тийм байхад нөлөөлөд шүү гэдгийг л зүгээр хэлчихье гэж бодсон. Гадаадд байгаа залуучууд ч юм уу, ер нь Монголд байгаа залуучууд яг тань шиг ийм сайн жишгүүдийг ингээд яриад явах боломжууд бол байгаа шүү дээ. Гол нь контент бүтээгчид бүгдөө тэрийг л мод болгоод байх хэрэгтэй байх тийм. Яаж ч нэг мод гэж нэрлэлсэн болоод ч юм энэ тэндээс бүр модны зөндөө олон хүмүүс байдаг байхгүй. Бүр хайрламаар, бүр бишрмээр маш олон хүн байна. Тэрийг гол нь бусдад хүргэе. Мод болгомоор байхгүй тийм үст. Контент бүтээгчид бүтэөхийг хүсэж байгаа бүх хүмүүс ийм хийгээд байх юм бол нийгэмд байгаа өнөөдөр байгаа үндсэн чинь өсөөл өгөх тийм. За их баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа.